Өнөөдөр туушин зочд буудалд дунд хугацааны төсвийн хүрээний мэдээллийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо. Энэ удаагийн хэлэлцүүлгээр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл 2028-аас 2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг олон нийт хэлэлцүүлж тодорхой санал шүүмжлэл байр сууриа илэрхийлсэн. Эдийн засагчид болон судлаачид Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд сэргэж байгаа хэдий ч эрсдэлт өртөмтгий хэвээр байгаа гэдгийг хэлж байлаа. Жишээ нь сүүлийн 15 жилд экспортын төг эдийн үн болон цар тахлаас үүдэлтэй 2 удаагийн хямрал тохиолдсон. Гэхдээ эдийн засгийн 2025 оны өсөлтөнд хөдөө аж ахуй уул уурхай боловсруулах барилгын өсөлт гол нь нөлөөлсөн багамаа. Шинжээчдийн үзэж байгаагаар инфляци 2027 онд 7.2 байна гэдгийг хэллээ. Тийм заах бид нар яг 26 он дээр бол айхтар ач холбогдол өгч анхаарч бол хараагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгэхээр бидний гол зорилго бол 27 оныг тооцох. Нэг. Хоёрдугаар төсвийн доктортой байдлын зүгээс бол бид түрүүн илтгэлдээ бас тодорхой хэмжээнд хэлсэн анхаарч харддаг 3 үзүүлэлт байдаг. Нэг нь нэрлсэн ДНБ ямар хэмжээнд байх вэ? За одоогоор бол 110-аас 120 ихнээд орчим болох бол 27 онд гэсэн бодолтой байна. Ягаад тэгэхээр өнөөдрийн байдлаар энэ чинь 90 орчим байгаад байгаа. Тэгээд 26 ондоо ер нь нэг 100 та багцаагаар хаачих юм бол нөхцөл байдал нэлээд хэцүүдлээ гэж бодоход 100 та хаачих юм бол яах вэ гэхээр цаашаа 27 онд бол 110 та 115 та гарах бол бүрэн боломжтой. За нэгдүгээр энийг зөв болгох, хоёрдугаар төсвийн орлогыг зөв болгох хэрэгтэй. За гуравдугаарт бол төсвийн алдагдлыг зөв тооцох хэрэгтэй. Тэгэхээр төсвийн орлого өгөөд нэрлсэн ДНБ бол илүү эдийн засгийн макро эдийн засгийн үзүүлэлтүүд. Төсвийн зарлага бол илүү улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор. Яг бид нар ирэх жилүүдэд юу дараас 2 сонгуул байна тухайлбал тий гэдэг ч юм уу иймэрхүү асуулт. Гэтэл одоо яах гэдэг нөхөр эхлээд төсвийнхөө өнгөрсөн жилүүд зарлага тал дээр нэлээд хөдөлгөөн хийх гэж үзсэн. Гэхдээ одоо байга хүрсэн хэмжээний 27 оноос бол төсвийн орлого тал дээр хөдөлгөөн хийх гэж үзэж байна. Тэгээд хэрвээ орлого дээр хөдөлгөөн хийж зарлага дээр хөдөлгөөн хийж чадахгүй бол төсвийн хувьд л эрсдлийг нэмэгдүүлсэн жоох муу шийдвэр болох гэдэг. Тэгээд энэ тухайлбал энийг бид нар нэлээд анхааруулах гэж үзсэн. За 26 оны одоо энэ одоогийн үсэд байгаа нөхцөл байдал болвол түрүүний ярьсан нэлээд олон суугаар манай эдийн засгт бол нөлөөлөх нь бол ойлгомжтой. Ерөнхийдөө зардал өсөд ирэхээр эдийн засаг дэлхийн нийтээр одоо recession гэдэг юмнаас л айж ш зогсон байдал, эдийн засгийн зогсон байдал гэдэг юмнаас. Дэмнийх нь үн өсөдөд хэрнээ яадаггүй гэхээр эдийн засгийн өсөлтөнд доошо буучдаг энэ нөхцөл байдлаас бүгд имиж байна. За тэхийн тулд зарим одоо юунууд бол одоо тухайл бүгд Солонгос улс бол юу гэж нөх гэхээр нэмэлт төсөв оруулж ирж батлах тухай ярьж байна. Өөрөлд төсвийн тэлэлтэд явах гэж байна гэсэн. Яг ковидын үе шиг. За яаж хийж байгаа тэр бензиний үнийн өсөлтийг бол оруулахгүй байх, эдийн засгийн шокыг оруулахгүй байх тал дээр арга хэмжээнд авч байна. Татварыг нь бууруулж байна. Шаардлагатай бол татаас үгүй гэж байна. Нэмэлт төсвөнд тийшээ чиглэж явах жишээтэй. За яг гэхдээ тэд нар бол цэвэр экспорт ориентацтай эдийн засаг. Тэгэхээр тэд нар бол ерөөхдөө үнийн түвшин өсчихөр дагаад макро эдийн засгийн шокнд бүр их давтамжтайгаар ороод ирнэ. Манайх бол тэр хэмжээний экспорт ориентацтай эдийн засаг бол биш. Яг тэгэхээр манай ерөөхдөө нөгөө зардал дээр экспортын мөн бүтээгдэхүүний зардал дээр төдийлөн нөлөө бол одоо харьцангуй бага. Олон улсын эдийн засгийн байдалтай нэлээд одоо хүндэрч байна. За манай инфляци угаасаа өндөр байгаа. Ер нь бол зөвхөн хувийн зүгээс харахад бол 7% барина гэдэг бол үнэхээр хэцүүтэй. 8% барьж ивэл их юм байхаар байгаа. Ер нь бол яг Монгол банкны тэр нөгөө одоо мөнгөний бодлогын тэр одоо төлөвлөгөөнд ч гэсэндээ ер нь 6% оруулах гэсэн баг тэрнээс доош оруулах энэ гэсэн төлөвлөгөө байгаад байгаа. Энэ бол бас нэлээдтэй биелэх юм боломжгүй байх гэж ингэж харж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтын тухайд бол бид нар хамгийн гол нөгөө ороод ирсэн одоо гадаадын хөрөнгө оруулалтуудыг тий яг засаглалын хувьд одоо өргөхгүй байх, авилга хийх болоо тий одоо бууруулах энэ бас ажлуудыг нэлээд юм хийх шаардлагатай байгаа. За тэгээд ерөнхийдөө одоо манай засаглал өөрөө сайн байх юм бол мэдээж бодлого нь бас доктортой тийм ээ. За хөрөнгө оруулагчтай одоо байгуулсан гэрээ контракт одоо мөрдөж ингэж ажиллах юм бол мэдээж гадаадын хөрөнгө оруулалт бол тий бас доктортойгоор ажиллах боломжтой. Хувь хүн аль өрх аж ахуй нэгж улс орон бүр өөрсдийн эдийн засгийн төлөв таамгаа урьдчилан тодорхойлж гаргадаг. Монгол улс 2026-аас 2027 онд эдийн засаг 5.2% өсөлттэй байх төлөвтэй гэж таамаглаж байгаа. Гэхдээ яг энэ төсөөллөөр байх уу гэдг нь эргэлзээтэй болж байгаамаа. Учир нь олон улсад өрнөж байгаа улс төр эдийн засаг гол нурийн бүтээгдэхүүний үн хэд их хэлбэлзэж байгаагаас үүдэн Монгол улсын эдийн засагт нөлөөлөл ирэх нь тодорхой. Нөгөө талаас манай улс зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалж чадвал гадаадын шууд хөрөнгө оруулалт татах боломж бий юм. Ерөнхийдөө зээлжих зэрэглэл гэдэг бол зөвхөн засгийн газрын хувьд ач холбогдолтой биш. Монгол улсын нийт Монгол улсад авилгын ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн хувьд ч ач холбогдолтой. За гол ач холбогдол нь бол ерөнхийдөө олон улсын зах зээл дээрээс хөрөнгө оруулагчдаас их усүр татах. За энэ их усүр татахад маань гол одоо зээлжих зэрэглэл сайн байх нь бол хямд их усүр татах, тооцоололт бүрэг амжилттай хэрэгжүүлэх гол суурь болно гэсэн үг. Тэгэхээр энэ зээлжих зэрэглэлийг ялангуяа засгийн газрын зээлжих зэрэглэлийг бол
байнга тогтмол түвшинд эсвэл байнга одоо нэмэгдүүлж ах нь зөвхөн засгийн газрын хувьд биш бусад аж ахуйн нэгжүүдийн хувьд ч гэсэн хямд их үүсвэрдэх гол ач холбогдолтой. Зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхэд бас олон улсын 3 нэрмэттэй агентлаг зээлжих зэрэглэлийг үнэлж байгаа. Тэгээ зээлжих зэрэглэл дээр бол тодорхой хэмжээний бас шалгуур үзүүлэлтүүд байдаг. За ерөнхийдөө түрүү жил бол манайх 2 жил дараалал ерөнхийдөө үнэлгээ бол сайжирчихсан. За тэгэхээр тэрэнд байгаа шалгуур үзүүлэлтүүд бол бас нэг тодорхой хэмжээнд сайжруулахад хугацаа ордог. Эдийн засгийн өсөлт ч юм уу засгийн газрын өрийн түвшин бол одоо өмнөх сайжирсан түвшинээс дахиад нэг тодорхой хэмжээнд үнэлгээ дээшлүүлэх хэмжээнд сайжирч байгаа. Тэгэхээр бол манайх бол зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудтай сангийн бол банк хамтран ажиллаад за зээлжих зэрэглэлийг доктортой байлгах, за нэмэгдүүлэхэд ямар үзүүлэлтүүдийг сайжруулж болох вэ гэдэг дээр бол манайх холбогдохын хамтад бол ингээм хамтран ажиллаж байгаа. Эдийн засгийн хэд төлөв төсвөргөөр нөлөөлж болжгүй хэд хэдэн эрсдлүүд байгаа юм. Төсвийн зардал хүлээгдэж байснаас давсан инфляцийн дарамтыг нэмэгдүүлж, төсөв болон урсгал дансны алдагдлыг тэлж болжгүй гэдгийг шинжээчид дүгнэж байна.